За сайн байна уу? Сайхан үйлчиж байна уу? Үдсгэлэнт хөөрхөн дүү минь ээ. За амар байна уу? Сайхан үлдэж байна уу? Сайхан үлдэж байна. Амар байна. Сайхан үйлчиж байна. Монголд маань хүүтэн байна уу? Гайгүй юу? Хүүтэн байна өө. Гэхдээ одоо хүүтэнд Бас тасаад хүүтэнд илүү бас тааламжтай гэх юм уу одоо тэр мэдрэмжийг нэлээ яагаад сурчжээ. Тасаа сурчиж. Хотгон дээр байсаар агаад. өвлийн тэр нэг үдсгэлэнг улирал болгон л өөр өөр ингэсэн үдсгэлэнтэй байдаг те. Тэгэхээр өвлийн улирлын тэр нэг эх оронд маань байдаг час хийсэн хаанч даарж үзээгүй мэт. За тэгэл тэр нэг цасны ширхэг мэрхэг энэ тэр бас их арай одоо ингээд эргээд бодоход арай өөр байдаг юм шиг байгаамаа. Харин бас тийм байдаг байж магадгүй л. Би нөгөө нэг олон газрын өвлийг бас үзээгүй болохоор Германы өвлийг бол үзчихсэн. Өөр Аа. газрын өвлийг бол үзэж байгаагүй. Гэхдээ ямар ч тач миний анзаарснаар бол хүн хүүтэнд ингээд жавар тулам ингээ хүүтэн болох тусам хүний дотор гал гэдэг зүйл настдаг юм шиг надад санагдсан. Аа. Тэгээ илүү төсвөр төвчээртэй болоод дотроосоо өөрийгөө ингээд улам хурцлаад байгаа юм шиг бие махбод нь тэгэж илэрж байгаа юм шиг санагдсан. Наадах чи нэрээ их бас сонин мэдрэмжийн урсгал биш үү те. Тэрийг бол яг Тэ. өвлийн өвлөрөлд гэхүү яг тэр одоо бидний одоо төсөөлж миний төсөөлж байгаагаар яг тэр нэг юм тав тухтай орчноос гарсан гараад түүнийг мэдэрсэн дасан зохицоод гэхүүд тэгж байгаа хүмүүс л яг таны хийдгийг өөр өөрийнхөө хийх бах. Тэгээ хоёлаа чи одоо Тайландд ярьснаас хойш уулзаг байжгаад 25 оны төгсгөлд Тэ. уулзчих. Сайхан дүүгээ их сансан байх шүү. Харин би бас их сансан байна. Тэгээд би тэрийг талдах хүмүүст сайхан дүүгээ танилцуулъя. Үдсгэлэнтэй, өөртөө ихтэй яг бодит байгаа байдлыг байгаагаар нь альч талаас нь одоо шудраг үнэн хилж чаддаг. Гайхамшигт амьдралыг туулж байгаа мөнх заяат буюу аянгалжинтайгаа ярилцах болсон таах баяртай байна. Давирлагыг мань хүлээж авсанд баярлалаа. Гоосор ихчтэй бас баярлаа. Намайг өрч оруулсанд. Яагаад дүүгээ урьж оролцуулах болсон нэгт хоёлаа яг нөгөө чиний дотоод ертөнц чи өөрөө уулаасаа баялаг хин хүнээ анзаараад ажиглаад байгаа юм шиг мөртлөө одоо хажуугаар нь ингээд тэр нэг өнгөрчдөг зүйлүүдийг миний дүү маш их сайн ажигладаг. Би тэгээд өөрийн тань дотоод ертөнцийн тэр гайхамшигтай ертөнц ямар байгаа болоо гэд тэр гайхамшигтай ертөнцийг чинь бас олон хүмүүстэй хуваалцъя гэж бодсон. Тэгээд Мэдүгийн рил дундаас сүүлийн хийсэн рил дээр хүч дэлхийн амгалан байг гэдэг тэр нэг сайхан том агуулга яваад байсан. Тэгэхээр хотхондоо байгаа болохоор байгаль дэлхийн ертөнцөө илүү их гүн таньж гинөө. Гүн таньж гинөө гэхээс илүү яг өөрийнхөө хэмжээнд л миний таньж байгаа байдал нь яг ингэж гарч байгаа болов уу гэж бодоод байгаа юм. Яг надаас илүү гүн гүнзгий таньсан мэдэрсэн хүмүүс бол зөндөө бас эрдэмтэн хүмүүс бас байдаг л байх л та. Миний хэмжээнд болохоор би ч нөгөө насаараа хотод амьдарсан. Хотод яг төрхөөсөө ахуулаад яг байранд төрж өссөн ер нь хөдөө явдггүй байсан байхгүй юу. Тэгээд тийм байж байгаа сүүлийн 4 жил 3 жилийн хугацаанд баг багаар хөдөө явдаг болоо. Тэгээд одоо ингээд Монгол гэрт яг ингээд ус мас аваад ингээд амьдарч үзэж байгаа энэ амьдрал маань бас айгүй тийм сонирхолтой шинэ аялал шиг санагдаж байгаа. Тэгээд яг байгальтайгаа улам илүү яг ийм хэмжээний ойр бол байж үзээгүй юм билэ. Хаяадаа л нэг хээр гардаг нэг тийм хэмжээний. Тэгээд тэрэн дээр ажиглалт анзаарах гэдэг зүйлээ нэмээд тэгээд тэрнээс ажиглаж анзаасан одоо эрх зүйлэмжүүдээ л яг өөр хэмжээндээ л хуваалцаж явж байгаа байхгүй юу? Харин тий. Газар шороо гэдэг тэгэхээр бид нар үеийн үед дамжиж ирсэн асар олон хүний хичээл зүтгэл орсон гэж уншиж байдаг киноноос хараад бид нар мэдэрчиж байдаг хоорондоо ч ярьж байдаг. Тэгэхээр тэр нь бол зүгээр ч нэг тийм зүгээр нэг зүйлийн төлөө өгöd маань өгөөгүй юм байна. Гიშгэж байгаа энэ одоо элсний ширхэгний одоо энэ нэг ширхэг бүхэн чинь чулууны тэр үрдэс бүхэн чинь гэд миний дүүгээ хэлжсэн тэр санаа их олон хүн сонсоосоо л гэж одоо ойлгосоо гэх юм уу сонсноосоо цаашаага бас ингээд жохон цаашаага төсөөлөд ургуулсан бодвол хэрэгтэй юм байна гэж боддогдсон. Харин тийм бах. Тэгээд надад яг ингэж санагдсан. Яг ингээ хотод ингээл баахан ингээл байшин барилгууд ингээл баригдсан байгаа шүү дээ. Тэнгүүд энэ хотын байгаа яг энэ орчин хамгийн анх энэ хот байгаагүй байх үед ямар гоё онгон тагшин байгаль байсан болоо
Тэнгүүд одоо дээрэс нь ингээл янз янзын ингээл барилгууд нэмэгдээл тэгээд энэ нь ингээл үнэхээр хамгийн сайхан амьдрал юм шиг хүмүүст ингээл ойлголцсон. Тэнгүүд энэ анх яг их үүсвэрээрээ язгуур байгаль чанараараа ямар байгаль байсан бол гэж бодонгууд бас айгүй харамсалтай юм шиг санагдсан. Тэгээд яг нөө дэлхийн ертөнц мэдээж хөгжихийн хувьд бол хөгжинэ. Гэхдээ энэ хөгжил гэдэг зүйл надад бас тэгтлээ яг 100% зөв сонголт гэж бас бодогдохоо болцсон гэх юм уу. Яагаад гэвэл бидний хөгжиж байгаа зам маань дандаа байгалаа устгаж хөгжиж байгаа болохоор байгальтайгаа зохицон амьдрах нь алдагдсан болохоор хэд их хөгжил, хэд их өндөр барилга гэдэг нь надад нэг тийм одоо тэгтлээ их нэг таашаал авааддаг мэдрэмж түүнээс их баг болцсон гэх юм уу. Тийм санагдаад байгаа. Гэсэн үү? Мэдүгийн амарчаад 3 сар болж байгаа. Тэгэхээр их гүрний мэрэгдэг хажуудаа одоо ингээд хайрлаад инхрийлээд өсгөөд ангир ургаа өгөөд тэгээд тэр нэг сайхан цэвэр агаарт ингээд байж ахын эмэгтэй хүний тохиолдолд бүр одоо амарчхад бол дахиад нэг шин ертөнц эхэлдэг гэж ярьдаг. Тэгэхээр энэ бүхэн нэг тийм шин өнгө аялс орж ирээд их хэрэгцүүлэл явж байна уу? Хүүгээ инхрийлээд хайрлаад хөхүүлж явах тэр явцыг одоо жаргалын дээд гээд хүн бүхэн тэгж илэрхийлдэг ярьдаг. Тэгэхээр энэ сайхан өчөөсөө хаваалцвал яг нөгөө төрсний дараа эмэгтэй хүн болгон хамгийн нөгөө нэг эмзэг үедэрэ тавигддаг юм билээ. Тэгэл яг тэр эмзэг нүдээр яг тэр байгаль ертөнцийг эргэн тойрны одоо харахыг хүссэн одоо энэ хорвоогоо харахаар тэрэн дээр илүү олон эргцүүлэмжүүд, олон зүйлийг анзаардгүй байсан зүйлүүдэд анзаардаг юм шиг санагдсан. Тэгэхээр төрсний дараа надад бүх зүйл ингээд амар эмзэг санагдал, ингээл бүх зүйл амар нандин санагдал, нэг л тийм жоохон зүйлийг хүртэл нэг тийм сүртэй олгож ингэж бодоод идэх юм билээ. Тэгээд тэрэн дээр маань энэ яг мэдээллийн их үүсвэрүүд гэх юм уу, яг эргцүүлэмжүүд маань хунгаах яг болцол нь яг үүссэн юм шиг санагдаад байгаа шүү дээ. Тийм байна. Тэгэхээр төрсний дараах тэр үе гэдэг бол бас маш их олон зүйлийг нээж өгдөг, хүний харааг хүртэл өөрчлөх боломжтой. Тэгээд хүний сэтгэлийн суур гэдэг зүйлийг тэр чигээр нь өөрчлөх бас боломжтой юм шиг санагдсан. Ер нь бол жоохон хатуудууд төлөвийн хүн гэж би өөрийгөө боддог байхгүй юу. Тэнгүүд яг энэ одоо үйл явдлаас үүдэлтэйгээр төрсний дараах үйл явдал миний одоо сэтгэлийн суур гэдэг зүйл баг багаар өөрчлөгдөж байгаа нь мэдрэгдсэн. Тэгэхээр эмэгтэй хүн болгон ялангуяа бүр олон төрсэн эмэгтэйчүүд бүр илүү зөөлөн болоод хорвоо ертөнцийг ямар нүдээр хардаг бол гэж бодохоор надад бол амар гоё санагдсан. Харин тийм тий. Хүүхэд бүхний чи одоо за их гүрний эзэд өсгөж байгаа. Одоо тэр нэг сайхан гэрээ өмөжил гэхүү алдагдсан юм шиг боловч үеийн үедээ ээжүүд биднэрт өгөөд л энэ зэрэгтээ бид нар явж явах шиг байгаа юм. Одоо тэгэхээр миний дөө яг сайхан хүүгээ яг өөрийнхөө одоо бодож байгаа шиг гэр бүлийнхаа хүнтэй багштай хамтраад хоёулаа ингээд ухсрах ер нь боломжтой юм байна гэж бодож байна уу? Сэтгэлгээ тэр зүйл дээр одоо нэг тийм боломж байна тийм ээ? Том боломж. Тий. Яг миний хувьд гэхээр би бас яг одоо яг яаж ажиллах аргачлал нь бас одоохондоо надад нэг тэгтлээ томор төсөөлөгдөхгүй байгаа юм. Тэгэхээр багшийн хувьд бол багш одооноос ингээд ажиллаад ер нь эхэлсэн. Тэгээд мэдрэмжүүд дээр нь ажиллаад ингээд юмлоо дасгалжуулаад одооноос хамтдаа хичээлээ хүүхдэд төвшиж байгаад ороод байгаа. Тэгэхээр багшийн хувьд бол энэ бүх зүйл нь хараа цараанд нь бол байгаа. Тэгээд тэр хараа цараа баг багаар надад бол суугдаад би бас өөрхийн хэмжээнд бас хүүхдээ айтайхан болгоод ер нь хичээгээд л явж байгаа гэх. Харин ирээдүйн нэг тийм асар том боломж байна да гэд. Одоо бол харьцангуй нэг үе дэлхийн ертөнцөөрөө зөвхөн монголчууд гэхгүй бүх хүмүүс дотгошоогоо за өөрийгөө бид нар чи улаасаа дүүрэн байсан юм байна шүү дээ. Улаасаа гэрэл юм байна шүү дээ гэдгийг ойлгочлоо. Гэвч тэр гэрлэн донд дотор байгаа гэрлийн цаана мухарт нэг хэсэг сүүдэр байгаа зах шиг байх юм. Та тэр харагдахгүй байгаа олон дөрвүүдтэйгээ ер нь сүүлийн хэдэн сар учир буу тэр харагдахгүй одоо Улаанбаатарт чи утаа гэж яриад байгаа мөртлөө
ингээд нүдэнд үзэгдэж гарт баригдахгүй хүүхдүүдийн тархи толгоонд ичнээ их нөлөөлж байгаа хор хөнөөл байгаа шиг таны дотор байгаа тийм харагдахгүй дөрүүдтэйгээ ер нь ойрд ер нь жоохон тэднийг жоохон анзааруу та. Харагдахгүй дөрүүд гэхээр одоо даргал матаргалаас худаад нэг тиймэрхүү муу зан чанаруудаас нэлээ их байсан юм билээ. Тэгээ би одоо өөрийгөө ингээ анзаарсан чинь хүний муу мухайг би бол өстө тултал нь өөрөөсөө баг нуусан юм így сайн харддаг юм билээ. Тэгсэн чи яагаад вэ гэсэн чи хамгийн анхны хувилбар маань би өөрөө тийм байсан юм билээ. Би өөрөө ингээд бүх ингээд амар хар хор хэртэй, атаархалтай, ингээд ер нь бас залтайгийн хувьд залтай, ингээд ер нь бол тиймэрхүү хүн байсан байгаа байхгүй. Тэрийгээ тэгээ баг багаар одоо чөлөөлөл явж л байгаа. Тэгэд өөрөө тийм юмгүй байсан бол би хүмүүсийн одоо тиймэрхүү зүйлүүдийг бас анзаарч харахгүй л байсан баг. Тэгэхээр би өөрөө тийм бас суйртай байсан учраас тэрийг илүү бас гярхай хардгийм болоо гэж өөр дээрээ сүүлийн үед нэлээд өгсөн. Тэгээд одоо өөрийнхөө тэр хар хор хэр болгон босод зүйлс дээр ажиллаад явж байна. Хуучнаа бас бүр анхныхаа бодвол хамаагүй дажгүй болсон. Тэгтээ бас одоо энийг бусдаас жоохон мэдрэх нь надад жоохон тааламжгүй бас санагддаг. Яг тийм нэг юм тууллыг би туулаа явж байгаа. Яг ингээд эргэн тойрны хүмүүс ингээд надад татаарх ч юм уу амар итгэж ингэж явж исэн хүмүүсээс маань тиймэрхүү үйлдэлүүд гарангууд тэр нь айгүй надад хэцүү санагддаг тийм үеийг туулж байгаа би. Тэгэхээр миний хувьд одоо тэр хатаархал лидер хэдий надад байдаг ч гэсэн тэр маань яг хизээч хүн над руу одоо халтаагүй бол тэр үед ингээд өөрөө төрүүлж ингэж ерөөсө хүн рүү гардггүй юм бэл. Тийм хэмжээнд авайцсан гэх юм уу да анх бол гадаг л байсан л да. Тэгээ одоогийн байдлаар болохоор миний одоо доторх тэр хар хор хэрүүд маань хүн ямар нэгэн үүдэл над руу бүр огцом улаан цай хийгээгүй л бол ерөөсөө төрүүлж гардггүй. Тэгээ дотроо нууг тастай юм шиг ингээ байж идэг. Тэгээд исэн чинь бас яг ингээд өөрийнх нь замаар явж хахад хүмүүсээс ингээд юунууд айгүй мэдрэгддэм юм шиг санагдсан. Тэгээ тэр нь жоохон тааг байгаа. Гэхдээ тааг байлаа гэд хүмүүс өөрчлөгдөхгүй гэсэн үг бол биш тий. Би хитрхий дүгнээд бас ингээд энэ хүн чи юм байна гэж дүгнэж бас болохгүй. Тэгээ тэр болгоныг хүлээн зөвшөөрөөд хүн болгон адилхан одоо хэмжээнд явж байгаа биш. Магадгүй өнөөдөр надад татаархаад исэн хүн маргааш надаас илүү одоо дараачийн төвшөнд ингээд харахыг ч бас үгүйсэхгүй юм чинь. Тэгэл дүгнэлт хийхгүйгээр тодорхой хэмжээнд надад зарим одоо үйлдэлүүд хүнд туссан ч гэсэн тэрийг ингээл уужим сэтгэлээр уучлах гэж оролдож байгаа тийм мэдээлэл авч байгаа. Харин тийм ээ. Дүгнчгээс чи нөгөө өсөх гэдэг юм уу? Өөрөө дахиад хүлээж авах боломжоо хаачих гэдэг нэг жоохон хоруу чанар нь тэр ах шиг байгаад байгаа юм тий. Тий, тэгээд л. Тэгэхээр дүгнэхгүй ахыг болж л өгөөл уртл олгоол. Гэтэ бас яг заримдаа бас дүгнэгдчихэл за энэ маань ерөнхийдөө нэг иймэрхүү шүү гэх тэрийг нь бас өөрөө зарим үедээ манхал юм билээ л дээ. Тэгэл манд чадхаа, манж дийлхээ манаал, манж дийлхгүйгээ тэгэл хүртэх ёстойгоо хүртээд л явчихин гэдэг шиг л. Тэгэл хүн болгоны анхны бүхэн хамгийн том байдаг. Анхны юм бүхэн одоо энэ хорвоо дээр хамгийн том зүйл байдаг. Тэгэхээр таны бүр тэр нэрийн чи ийм байсан байж тээ гэдэг нэг тийм өөрийнхөө хэмжээнд хүн эврика нээлт хийдэг шүү дээ. Тэгэхээр таны хамгийн анхны тэр одоо өөртөө хийжсэн нээлт гэхүү тэр саяхан байна уу эсвэл олон жилийн өмнө байна уу? Юуны талаарх яг нээлт гэсэн үг үү тэр нь? Таны дотоод өсөлтийг. Дотоод өсөлтийн талаар нээлт олон жилийн өмнө ч гэж те. Би ч өөрийгөө одоо ажиглаж анзаарах нь бас их ховор л байдаг. Ер нь бусдууд дээр л ажиглаж анзаарсан нь миний амьдралд их байгаад илээ. Тэгэл ямар ч тач өөрийгөө амар хатуу хүн энэ гэл ингээл бодож исэн. Тэгсэн чинь ер нь л өөрийнхөө үйлдэлүүдийг ингээд өнгөрснөө амьдралаа ингээд харсан чинь бас их сэтгэлийн суйртай хүн байсан юм байна л гэдгээ бас их бодсон саяхан. Би ч бас хатуу байсан ч гэсэн бас үнэхээр бас айтайхан л хүн байсан юм биш үү гэдгээ сая нэг бодоод нэг өөртөө анх удаагасаа за чи нэг бас нэг дэжгүй шүү гэдэг үгийг өөрийнх нь зүгээс өөртөө бас хэлж үзэх гэх юм уу да. Тэр мэдрэмж маань бас их дэжгүй юм бэлээ.
Тэгэхгүй би ч нөгөө нэг өөрийгөө ер нь бол ийм шүү гэд өөрийнхөө хитрхи нөгөө хар талууд дээрээ төвлөрөөд цагаан талуудаа хитрхи өнгөлгөө мартсан байсан юм шиг байл. Тэгэхээр одоо цагаан талууд маань бас хөрхөн өнгөлөгдөөд бас тодорхой хэмжээнд бас гайгүй болоод байх шиг байлээ. Яг тэгэж дотроосоо мэдрэх гэхүү дотроосоо тэр нэг өөрийгөө урамшуулна гэдэг нь хамгийн чухал тий. Тэр чинь өөрийгөө одоо бүр нээж байгаа нэг тал тий. Танин мэдчихэв гэсэн үг шүү дээ тийм ээ. Тий. Өөрийгөө урамшуулахгүй тэгснээ дандаа л хажуудлын хүмүүсээсээ урамшуул хүсээд исэн юм над дээр бас ажиглагдаад исэн. Дандаа нөхрөөсөө ч юм уу ингээл дандаа хүмүүсээс урмах гэдэг ч юм уу хүмүүсээс тэр үгээ ингээл авах гэдэг. Тэгэхээр ч өөртөө дүүрээгүй хүн чи ерөөсө бусдаас дүүрээд байсан хандгүй юм бэл. Тэгэхээр хүн авах гэхээсээ илүү өгөхдөө хандаг болчих юм бол уул нь илүү хүний амьдрал хамаагүй сайхан болох юм байна гэж би саяхан бас яг бодож ирсэн. Тэгээд өгөх үйлдэл дээрээ л төвлөрмөр юм байна гэж бодож ирсэн. Тэгээд нэг үг бас хизээл юм нэг дээд сэлжсэн. Хүн үнэнхүү хүнд хайртай бол авч байгаагаасаа илүү өгч байгаа нь өөрт нь дутуу санагддаг гэдэг чийсэн. Тэгэхээр хүн үннээсээ бусдад сэтгэлтэй хүний дотор нь үннээсээ тэр хайр гэдэг зүйл нь зөвхөн ирэмийн хайр биш зүгээр нэг хайртай хайр гэдэг зүйл нь яг оршиж байгаа үед хүн бусдад ерөөсөө өгж байгаа нь л өөрт нь хамгийн сайхан тэрүүгээрээ дүүрдэг юм байна гэдгийг тэндээс олоод тэгээд өгж байгаа нь гэхдээ өөрт нь үргэлж хангалтгүй хэмжээний бүр санагддаг юм байна гэдгийг тэндээс ойлгож ирсэн. Тэгээд тэрийг бас ингээд амьдрал дээр үргэлж хүн болгон хэрэгэлдэг болоод энэ үгийг сандаг болчих юм бол ямар олон хүмүүсийн амьдрал тэр чигтээ дүүрэн болох вэ гэж бас бодсон. Харин тийм би наач бас нарийн холбоос юм шиг тий янзын гарч ирж шүү дээ. Тэгээд үгээсээ ийм сайхан зүйл одоо битэрийг талдах хүмүүс ингээд олон хүн мэдэж авна шүү дээ тий энэ холбоосыг. Тэгэхээр энэ холбоосыг хэлж өгсөнд маш их баярлалаа. Тэр мэдвч уул нь одоо сайхан төгөлдөр хуурч тий. Тэгээд төгөлдөр хуурын тий төгөлдөр хуурын тэр гоё уран яруу их шиг аялгау хорвоо ертөнцийн хүний дотоод сэтгэлийг хөглөж уйрааж идэг хүн өөрийнхөө ингэж яг ингэж хөглөөд дотроосоо бүр нэг тийм нарийн мэдрэмжийн урсгал мэдрэмжүүдийг мэднэ гэдэг нь би танцаасаа ярилцаа сууж хахад нөгөө 7 хүрд 7 махбод эргэтэн хөг өнгө энэ хорвоо дэлхий дээр заяасан тэр бүхнийг ингээд найрсуулдаг юм шиг л санагдаж байна л да. Тэгэхээр төгөлдөр хуурч гэдэг энэ сайхан мэргэжлэн таны тэр дотоод нарийн гүн зүйлүүдийг мэдрэхэд ер нь их нөлөөлдөг байхаа гэж бодлоо. Бас нөлөөлсөн баха. Ер нь бол гоочин нилээн тийм дотгошоогоо дуугадуу нэг тийм өсвөр насндаа тийм байсан. Яг тэр үед миний тэр бусдад илэрхийлж чадахгүй, хэлж чаддгүйсэн тэр мэдрэмжүүд яг төгөлдөр ураар гардаг болсон. Тэгээд арай том болоод нэг илэрхийлэлтэй болсон чинь төгөлдөр уур надад сонирн биш болцсон айгу сонио. Тэгэхээр нэг илэрхийлж чаддгүйсэн мэдрэмжээ ер нь дуу аваагаар тэр өөрийнхөө илэрхийлэхийг хүссэн одоо төгөлдөр ураараа илэрхийлдэг байсан юм байл л дээ. Тэгээд одоо бас ингээд хувцсны Монгол хувцс гээд язгуур хувцс гээд хийж байгаа. Тэнгүүт энэ хувцснуудаа бас дөнгөж эхэлж явах үед би бас илэрхийлэмж бас баг зэрэг муутай байсан. Тэгээл ингээл эхлээл одооноос ингээл юм яриад гол яг үүлийн читрүүгээ ингээд ороод эхэлсэн чинь бас тэрнтэйгээ бас адилхан давтагдах шинжтэй бас байгаа тэлээ. Гэхдээ энэ удаагийнх маань бас нөгөө нэг яг өөрсдийн үндэсний өв соёл гэдгээ яг түгээх ёстой. Энэ Монгол хүн болгон өөрсдийн үндэсний хувцаараа гоёдаг болоосай. Гадны брэндүүд гэхээс илүү үндэсний хувцаа илүү шохоргож авдаг болоосай гэж хүсэж байгаа болохоор бас тэрнтэй нарийн холбоотой болохоор бас арайч тийм хэмжээд очихгүй л ах л та гэж бодчих. Харин тийм. Миний дараагийн асуулт яг таны тэр сайхан эрхэм нандин өв соёлоо тээж яваа яг асуулт байсан. Нөгөө хуучин тийм үг байсан бэлээ. Миний ганганыг майдраар хараарай гэд. Тэгэж ингэж Монгол түмэн тэгэж нөгөө өөртөө байгаа бүхэл эрхэмсэг нандин бүх зүйлээ өмсөж очиод тэндээ гангардаг тийм сайхан байжээ. Одоо гэтэл би тэр үгийг сонсчод юу гэж бодсон гэхээр нэг үе одоход монголчууд бараг дээлээ бараг өдөр тутамдаа хүртэл өмсдөг болсон байна те. Өвөлдөө хүртэл ингээд өмсөөд зундаа хүртэл өмсөөд. Тэгэхээр ер нь
миний ганганыг майдраар хараараа гэдэг үг маань 21-р зуунд хувьсаад миний ганганыг одоо тэр өв соёлоороо гангараад явах тийм эр зэрэг ер нь эр эмгүү хүүхэд багчуудгүй хөгшөдгүй бүх насныханд ингэж илэрч тодорч гарч ирж байгаад үнэхээр их баярлж байгаа. Тэгээ тэрний нэг нөгөө урсгал нь бол танай хамт олон бүтээдэг. Би загвараа гаргадаг. Тэгэд өөрийнх нь дотоод ертөнцийн төр дүрслэлт дотоод маань одоо юу орж ирсэн тэр мэдрэгдсэн тэр мэдрэмжээ гаргаад зүгээр яг ойдлчиндээ өгдөг. Гэхдээ би өөрөө өсний тувин болон чимэглэлээ өөрөө яг хийдэг. Тэгэхээр за нэг иймэрхүү анзааны дээл олно гэд ингээд тэрийг одоо бүтээл болгоод ойдлчингоороо гаргуулдаг гэсэн үг л дээ. Гэтэ яг нэг төсөөлж байгаа үед бол одоо цаашаага төсөөлөл маань нэлээд бас гоё явж байгаа. Тантай нөгөө урд нь ярилцлаган дээр бас хэлжсэн нөгөө нэг дэлхийд тархан сурсан монголчуудын бүх одоо тэр хувцснуудыг бас одоо энэ хувцас гэдэг соёлоороо дамжуулж монголчуудаа болон дэлхийн хүмүүст одоо хүргэх сонирхолтой байгаад байгаа юм. Одоо туваа байна, халимаг байна, уугур байна. Тэгээд маш олон монголчууд тал талд ингээд тархан сурсан байгаа. Гэтэ тэр монголчуудын бүх одоо зан заншил болон үнэт зүйлсээс нь шалтгаалаад хувцас олгоно нь бас ялгаатай гоё өөр өөрсдийн гоё нандин чанартай. Тэгээд тэр олгоныг нь яг би яг хувцсан дээрээ шингээгээд дэлхийн одоо хүмүүст монголчуудын өв соёл ийм том агуу шүү гэдгийг бас мэдрүүлэхийг хүсэж байгаа л та. Тэгээд тэрийгэ бодцохоор бол надад бол айгүй ингээд загвараа гаргаад ингээд сууж хатал айгүй гоё байдаг. Тэгээд тэрлэг одоохондоо бүтэн хэмжээний орж чадахгүй. Тэгээ зарим одоо манай загварууд маань яг уугур одоо юунаас ингээд чиглэлээ авсан. Зарим нь болохоор халимаг тал руугаа одоо уужнууд гарч ийн гэд мэтчлээ. Одоо дөнгөж л тэрлүүгээ л орж эхэлчихсэн. Брэндийг тодорхойлох зүйл нь хэрэглэгч гэдэг одоо би танд бөгөөд танай хамт олонд итгэлээ өгөх итгэлэн тэгээд он цаг хугацаанд ингээд Могууланд өгчгтүүл миний хийснийг бүр ингээд төгс төгөлдөр хийдэг дээ гэж бодож байгаа тэр зүйлийг л брэнд гэдэг юм шиг байгаа юм. Тэгэхээр нөгөө нэг өсөлт гээд тэгэхээр бүгдийг хийх тухай биш, мартагдашгүй нэг зүйлийг хамгийн сайн хийх тухай л хоёулаа яриад байна тий. Тэгэхээр одоо таны өмссөн байгаа энэ нэг сайхан Монгол дээлний хэв загвар зах за одоо энэ чи хувьсаар ажгаад миний өмссөн байгаа хэлбэр дээр очсон. Яг Монгол бол хүннүү зах нь ийм байсан гэдэг. Та ингээд загвараа бүтээх гээд сууж байхдаа мэдээж олон талын судалгаа явагдаж байгаа. Тэр судалгааны дундаас биднэрт сонирхуулахаар Монгол дээлний хувьслын тухайтад юм уу? Бидний ингэж одоод байдаг байсан чи үнэхээр өөр байсан байл нь штэ гэж сонирхуулахаар тийм сонин содон түүхүүд зөндөл байдаг баг. Түүнээс нэгийг нь дурдвал. Яг тийм түүх гэвэл одоо бас нэг судалж барьсан юм бол цөөхөн дөө. Гэхдээ ямар ч тач миний анзаарснаар бол дээр үед ч нөгөө отог аймаг болгон ч янз янз байсан штэ тий. Одоо жишээ нь Хонград, Олхнууд, татар матар гэд тэр аймаг болгон өөр өөрсдийн гэсэн бэлэгдэлтэй байсан билээ. Тэгээ бэлэгдлүүд нь одоо язгууртнуудын хэрэгм зэрэгээс шалтгаалаад тэр гадна талын хуйг дуулга эхнэрүүдийн өмсгөл зүүсгэл дээр ингээд байдаг. Тэгээд эмэгтэй хүн одоо нөхөрт гарах үед эмэгтэй хүний гадна талын одоо ууж юм уу гадна талын тэр хүрэмдэр нь нөхрийнхэн талын уул усны бэлэгдэл ч юм уу нөхрийн талын удам угсааны бэлэгдэл гэдэг зүйл нь ингээд ширээсээр ордог байсан билээ. Тэгэхээр тэр эмэгтэй хүн хэдий өөр угсааных байсан гэсэн гадна талын тэр хүрэмдэр нь тэр орчин гэдэг нь энэ угсааных боллоо. Ингээд угсаа нэгдлээ гэсэн утгатай бас зөндөө тиймэрхүү зүйлсүүд байсан юм билээ. Тэгээ эрт цагт чинь ер нь бол тэгээд гэргийчүүд нь л нөхөртөө зориулаад ингээд дайн тулааны үед энэ язгуур дээл гэдгийг хүртэл ингээд гизний хэсгээд маш их ширээстэй хийдэг байсан юм билээ. Тэгээ ширээс нь яг бүр ингээд олдврын дээлнүүдийг харуул бүр нарийн ингээд юм хатуу ширээстэй. Яагаад тийм байсан бэ гэхээр дайн тулааны үед тэрлүү нь одоо сэлэм мэлэм зогдохоос хамгаалсан, морина цунаад тавиргаа нөгөө нэг хугалгаас хамгаалсан, тиймэрхүү бэртэл гэмтлээс одоо эрд нөхрөө мансан, аавгаа мансан, хүүгээ мансан тийм хайрын ер нь бол бараг л хуйгнуудыг Монгол эмэгтэйчүүд маань хийдэг л байсан юм байл л дээ.
Тэгээ ингээ бодохоор чинь бас бүх одоо тэр хийгдсэн хувцснууд нь бүгд утга учиртай ингээд эмэгтэйчүүдийн юу н хайр шингэсэн л үе үеийн Монголын эмэгтэйчүүдийн одоо хайрын хувцс юм да гэж би бас ойлгоод байгаа сүлүүд. Ямар гоё юм бэ те. Тий. Зүгээр нэг тэгээд тэгдэг лээсэн. Тэнгүүд чинь одоо үед ингээл дэлхий дээр маш олон ингээл хувцснууд гарч ийн, маш олон брэндүүд, сонголтууд ч үнийн хувьд ч маш боломжийн бүгдийг ингээл үйлдвэрийн машинаар ингээл оёол маш олон төрлийн ингээл хувцснууд гаргаж байна. Тэгэнгүүт энэс бас шалтгаалаад хог хаягдал гэдэг зүйл, хувцсны хог хаягдал гэдэг нь амар их болж байна. Тэгээд би ингээд бас ингээд брэнд гээд эхлүүлж байгаа юм бас бодонгууд би ч байгальтай хайртай хүн байгаад идэг. Тэгснээ хүн болгоныг заавал тийм их хувцастай байх ёстой. Өдөрт заавал тэдэн хувцаар нь сольж өмсөх ёстой гэдэг тэр чиглэл рүү бас байлгахыг бас хүсэхгүй байгаад байгаа. Тэгэхээр миний хийж байгаа үйл болон дотоод ертөнцийн маань үйл хоёр сүүлийн үед бага зэргийн бас зөрчилдөөнтэй байгаад байгаа. Тэгээ энэ дээр яг одоо чанартай цөөн хідэн хувцастай байх, минимал байх гэдгийг би бас өөрөө баримтлах гад нэлээ үзэж байгаа. Гэхдээ миний хувьд чи яг нэг өөрөө брэнд хийгээ явж байгаа учраас тэрнээсээ зөрөөд байгаа болохоор бас тэрэн дээрээ өөрөө бас жоохон зөрөлдөөнтэй дотоод ертөнцтэйгээ байгаад байгаа. Байгалаа хайрлна гэж нэг өстой маш өргөн том цар хүрээтэй. Гэхдээ түүнийг амьдралдаа жижиг алхмаар одоо бид нар л хичих хэрэгтэй юм шиг байна тийм ээ. Хүн болгон л дор дороо хичээгээд эхлэх юм бол ядчил тэр нэг хогон дээр нь хог нэмчихгүй л байвал их чухал нөгөө худалдан авалт юу идэх вэ, юу өмсөх вэ гэдэг чи их ухаалаг болчиход байгаа нэг үе бодоход бас тийм ээ. Тэгэл дэлгүүр ороод тэнгуут чинь яг чаргагүй өргөн хэрэглээний өдөр тутамдаа хэрэглэдэг бараанууд маань хүртэл ингээд пластик бүгд пластик уудтай бүгд юм пластик савтай бүр ингээл алимиг чинь нэг ширхгээр нь ингээл пластик юмд хийцэн ч ах шиг те их шаардлагагүй байхад тэгэл ер нь бүх ингээд зүйл байгалийн эсрэг надад болцсон юм шиг хөгжил гэдэг нь тэр чигтээ байгалийн эсрэг юм шиг санагдаад байгаа. Тэгэл энэ бодлогыг анханасаа цэгцлээл яваад бас гоё л гэдэг. Өөр одоо хэдэн жилийн өмнө одоо 40 50 жилийн өмнө гэхэд л монголчууд ер нь гялгар утахгүй тэгэл хээр тал чи ингээл нэг гой цэвэрхэн байсан байж тараа штэ тий. Тэнгүүд чин одоо ингээл хөгжил гэсэн нэрийдлэр ингээл хээр тал руугаа гарангууд ингээл хаасайгүй хог гялгар уутууд тэгээд ингээл тэнгүүд чин яг хөгжил нь яг үнэхээр зөв яваад ийн үү гэдэг юм надад айгүй бас бодогдоод байгаа ш. Харин тийм ээ. Хүмүүсээ сэтгэлгүйтэй их холбоотой байх шиг суурин иргэншилтэй суурин амьдралын бас нэг хэм маягтай холбоотой юм шиг. Гэвч тэрийг нь одоо хэрэглэхгүй хэм үү? Ухаалаг сонголт их боломж нь уул нь хүн бүхэн бидэрт уулна байгаад байгаа тийм ээ. Тэгэхээр яг хувь хүн болгоноос л хөгжил гэдэг зүйл шалтгааллах юм байна. Таны ярианы хэдхэн минутын өмнө өнгөрсөн энэ нэг эрхэмсэг нандан гоё л бол ерөөсөө л хайртай гэргийн ээж нарын хайрын хувцсыг өмсдөг байжээ гэд бодонгот тийм хайрын хувцсыг өмссөн байгаа эр хүн цог жавхаатай төгөлдөр орших үндэс нь бол яах аргагүй юм байна гэд бодогдоод сууж байна. Нөгөө Таиландд бүгдээрээ ярьжсэн тэгсэн чин өхөж чадахгүй шít гэд тэгжсэн. Хатан дээцээ тий. Би байгаа болохоор миний эр дайнд өгч чадахгүй гэж хэлжсэн. Тэр бас л үнэн байна. Тэгэхээр ийм гоё их нэрийнхэн ээжийнхэн зориулаад хийгээд өгсөн ийм хуйг дуулгыг өмсөж яваад ялгадах хэрэг байхгүй гэж байгаа юм шиг тий. Харин тий. Тэгээд тэр одоо өөрийн гэсэн орон зайдаа эзэн болсон тийм цог жавхаатай ухаантай эр хүн чинь бүхэл зүйлдээ эзэн байж чадах тэр үндэс нь гэргий бөгөөд ээж гэсэн одоо хоёр ухаантай хүний дэргэд байгаа хүн чинь эзэм ирэхээ одоо мэдрэхээс аргагүй юм байна ер нь бол. Тий. Эмэгтэйчүүд нь нөгөө нэг найдаад итгээд ингээ хараад суугаад байгаа болохоор бас эрэгтэй хүн хөсөн өсөөгүй итгэл ах л та тий. Итгэл гэдэг зүйлийг өөр дээр агсраас өөр сонголт байхгүй эрэгтэй хүн дугаасаа. Тий. Тийм байлгаж чадаж байгаа эмэгтэй хүн гэдэг нь өөрөө бас их одоогийнхоор бол за боловсралтай гэд хоёлаа зүгээр богинохон товчилчих. Тэгэхээр бидний эмээ өвөө хамгийн ойрын хүмүүс за тэрнээс цаашаах үеийн тэр олон үеийн одоо
За зөвхөн бүсгүүчүүд гэдээ хоёлаа яривал ээж нар, эмээ нар, бүсгүүчүүд, охтууд их ухаадаг байжээ гэж өөрөө ирэхгүй таны сайхан ярианаас тэгж бодогдчихэ. Тэгээд ингээд ярихаар хоёлаа гэр бүл рүү орчиж байгаа. Гэр гэдэг орон зай маань альва сайхан зүйлийг урин дуудах нэг тийм орон гэр байт юм байна. Тэгэхээр юу юм бэ гэхээр өөрийгөө үр хүүхдээ ханаа за том хэмжээгээр уулсаа агуулж чадж байгаа эмэгтэй хүний дэргэд тэр гэр орон ингээд бүх зүйлээрээ дүүрэн байт юм байна л да. Тэгэхээр та энэ эрдэмд ер нь хэрхэн суралцж байна вэ? Мэдээж ээж аав нь өсгөөс танд өгсөн байгаа. Одоо энэнийг том хэмжээгээр нь залуу хүний хувьд ер нь та хэрэгжүүлж ийн гэх юм уу? Ер нь юу гэж харж байна вэ? Хичээж байгаа амьдралынхаа жижигхэн зүйлээс бидэртэй хуваалцах. Хичээж байгаа жижигхэн зүйл гэх юм бол итгэл өгөх юм байна да. Миний ерөөсө хамгийн том чаддаг зүйл ерөөсөө л итгэл өгөх юм бэл. Ерөөсөө итгэжээл гэдэг зүйл юм бэл. Тэгэл итгэжингүүд чинь тэр эрэгтэй хүн гэхдээ манай нөхөрт угаасаа чадамж нь байна, хараа цараа нь байна. Одоо дотроо агуулах багтаамж нь, бусдыг агуучлах сэтгэл нь байна. Тэгэхээр угаасаа би итгэжгэд л тэр хүн бусад бүх зүйл нь өөрт нь байгаа болохоор тэгэл бүх зүйлийг нөө дэлхийг дайлар мартыг итгэшил болчиход байгаа юм л та. Тэгэхээр миний зүгээс нэг шүү дээ. Тий. Миний зүгээс нэг өгөөж байгаа. Тэгэхээр би бүгдийг хийнэ гэдэг. Миний зүгээс тэгэхээр одоо сүртэй дивнээд байгаа юм алга тэгээ өөрийнхөө хэмжээнд итгэж гин. Тэгээ мэдрэмжээрээ чадна гэдгийг мэдрэмжээр өгж гин. Тэгээд өөрийнхөө хийж чадах одоо жижиг шажиг артлын хариуцах зүйлүүдээ л хариуцахаас л ер нь эхэлчихлээ энэ да. Ер нь эмгтээчүүд маань тэгдэг л баг л та. Бүгд л бас өөр өөрсдийн хэмжээнд л бас итгээд найдаад. Тэгээ одоо орчин үед тэгтээ хүмүүс эмгтээчүүд маань хитрхээ их нөгөө нэг итгэж гин гээд өмнөөс нь хариуцлагыг нь бас үүрээ тэгэхээр тийм дайчин эмгтээчүүд бас нэлээ олон болоод байгаа юм шиг санагддаг. Тэгээд эрэгтэй хүний байгалийн уул чанар нь төрөлхөөсөө дайчин байгаа тахад эмгтэй хүмүүс дайчлах шаардлага бас байдгийн болов гэх тэрэн дээр би жоохон эсрэг байсуртай байгаад идэх шүү дээ. Харин тийм ээ эмгтэй хүний хүчрэг гэж хэлэх нэр томьёо зөв үү буруу юу? За зөв үү буруу юу гэхээс гадна хэр тохиромжтой вэ тийм ээ? Тэгэхээр таны ярьж байгаа наад. Тий. Яг хөө ингээд миний өнцгөөс харангууд ийм ч гэсэн гэхдээ ганц бие ээжүүд гэж бас байгаа тий. Эсвэл эр нөхөр өнгөрцөн ч юм уу ингээд байхгүй ч юм уу тийм хүүхдээ өсгөөд явж байгаа. Тэр ээжүүд гэхдээ ерөөс сонголт байхгүй. Хүчрэг байгаас өөр сонголт байхгүй. Яагаад гэвэл гэрийн хоёр баганд тулж байгаа тэр амьдралыг ганцаараа тулах шаардлагатай. Учираас тэр ганц одоо эмэгтэй хүн дээр тэр гэрийн бүх зүйл тогтож байгаа учраас хүчрэг байхаас өөр сонголт байхгүй. Тэгэхээр бас нэг талаараа эрттэй байгаа эмэгтэйчүүдэд л хүчрэг биш байх сонголт байдаг юм байна гэж бас сүүлийн үед бас бодсон. Байглаас заяасан ийм амин чанараа их олон жил тэгээд яваад ирэх юм бол таны хэлж байгаагаар тэр олон жилийнхаа давтамжаар их юм уу амьдралынхаа тойргоор нэлээ алдардаг шинжтэй юм билээ. Буцаага түүнийг одоо чихтэл байгаад байвал бүх зүйл ургадаг шиг эргээд харцсан байхад асар олон жил өнгөрчихсөн. Буцаад түүнийг яаж одоо ургуулах вэ гэдэг дээрээ бас цаг хугацаа алддагч байж магадгүй гэмээр зүйлс амьдрал дээр зөндөө анзаарэгддэг. Тэгэхээр таны анзаарсан дүүрэн байгаа эмэгтэй хүмүүс бол эрх танхил одоо тэр боломж бололцоотой байгаа бүх нөгөө ээжээс заяасан ааш аяг гэдэг гайхамшигтай зүйл байх энэ их чухал байгаад байна шүү дээ. Ер нь тий. Тийм. Тэр нөгөө тий. Ер нь эмэгтэй хүмүүс гэхдээ Монгол эмэгтэйчүүд ч бас айгүй мундаг. Эмэгтэйчүүдийг сөүлүүд нэлээд анзаараад тэгэл Монгол эмэгтэй хүн эхлээд нь эцгээрээ дүүрдэг юм байна бага насандаа. Тэгээд ингээд нөхөрт гараад эр нөхрөөрөө дүүрж байгаад тэгээд жоох хөвтөл болоод ирэхээр үр хүүхдээрээ дүүрж амьдэрдэг юм байна гэдэг. Сөүлүүд анзаарч харсан. Тэгэхээр эмэгтэй хүний амьдралд ерөөсөө бас нэг талаараа харах юм бол дүүрэн байх гэдэг сонголт л байдаг юм билээ. Хэдий болохгүй бүтэхгүй зүйл зөндөө байгаа ч гэсэн
эцэгтэй байсан уу? Эцэгтэй байсан. Эр нөхөртэй байсан уу? Эр нөхөртэй байсан. Хайрлагдаж үзсэн үү? Хайрлагдаж үзсэн. Өнгөрсөн хугацаагаар дүүрэх боломжтой. Одоо цагаараа дүүрэх боломжтой. Ирээдүйн цагаараа дүүрэх боломжтой гэдэг бас л мэдрэмжлэг байна л да тий. 3 цагийн Тий. мөнхийн дүргэлтийг та сая янзын гаргаж ирж шээ тий. Нэрэ таныг Сая хэлсэн чинь гинт тэгээ бодчихлоо. дүүрэн гэдгээ сүүлийн нэг хэдэн хоног бүр одоо би өөрийнхөө хэмжээнд за бүр үнэхээр дүүрэн юм байна гэж мэдэрчсэн авч таныг сая хэлсэн чинь бүр эцгээрээ ханаараа үр хөвгтөрээ гээд ингээд яг ингээд шууд 3 цаг дээр ингээд тодорхойлоод хэлсэн чинь бүр нарийн нюанс холбоосууд бүр маш их орж ирж байна. Нэрээ тийм байна. Тийм ээ? Би сая яг тэгэж бодлоо. Нэр тийм байх гэж бодлоо. Тийм байна. Тэгэхгүй ингээд нөгөө нэг дүүрэн ирсэн байх шүү дээ гэдгээ мэдгүй бол хайрагч гэдэг юм уу, халамжигч гэдэг юм уу, тэр бүх зүйлийг гуйгаад байх шинжтэй юм шиг үлээ. Тэгээ гуйгаад юм уу гаднаас авна гэхээр чин тэр чин дахиад л нэг дутуугийн нэг тойргол яваад байгаа юм байл л дээ. Тэгтээ бас заримдаа яг шаардаж юм уу гуйж авах бас тохиолдлоос жижиг шажиг зүйлтэй байх л баг л та. Гэхдээ яг угтаа бол бид нэр ер нь л дүүр юм бэлээ гэдэг. Тэ угтаа бол дүүрнэл юм байна гэдгийг ойлгосон. Тийм байна. Та саяныхаа холбоосоор их яг угтаа уг язгууртай бол төв дүүрэн шүү гэдгийг бидэрт яг урин дуудаад дагуулад хэлж өгсөн. Гялаа энэ чи их том нюанс холбоос байна шүү. Тэгэхээр одоо ингэж ярьдаг болчихжээ. Хүмүүс за одоо дийлэнх нь л хайр дурлалын булчингаа хөгжүүлээ. За биеийнхийг бол хөгжүүлчих тийм байна, тархиныхыг хөгжүүлчих тийм байна, хайрах гэдэг чинь тустай тийм байна гих мэтчлэн гэр. Тэгэхээр би танаас олон нийтийн түгээмэл асуултыг биш цаг хугацааг юунд хөрөнгө оруулж байгаагаас хамаарат, юунд цагийн хөрөнгө оруулалт хийж байгаагаас хамаарат хамт хөгждөг юм байна. Тэгэхээр танай гэр бүлд хамтдаа хөгжиж байгаа тийм цагийн хөрөнгө оруулалт ер нь хэр байгаа вэ? Хамтдаа хөгжиж байгаа цагийн хөрөнгө оруулалт гэхээр одоо л тэр ч бас ер нь цаг үргэлжил байсан зүйл юм байна төө. Цаг үргэлжил ер нь бол бүх цаг ажил гэр идэр маань бүгд л одоо хоорондоо холбоотой тийм учраас ер нь байнгын л хөгжил явагдаж байгаа орон зай. Тэрнээс харин ажиглалт анзааргаа хэдий хэмжээний нэмж чадна, төдий чинээ тэндээс өөрийнхөө хөгжлийг нэмэх боломжтой юм байна. Ажилд анзааргаа жоохон хоошин тавиад л яачих юм бол тэгэл тэр хугацаанд бол мэдээж хажууд маш гоё процессууд үйл явцууд ингээл болоод зарим хүмүүс надаас илүү ингээл огцон хугацаанд ингээл хөгжсөн байхад би заримдаа ингээл айгүй ингээ удаан анзаараагүй бас байдаг ч юм уу тиймэрхүү юм бас байдаг юм билээ. Тэгэхээр бас хүн хэдий чиний ажиглалт анзаарахтай байна. Түүнд хизэж чиний ач холбогдол өгнө. Түүнээсээ л яг тодорхой хэмжээнд яг урдан юм уу удаан хөгжих тэрнээс хамаарна. Ажил амьдрал зорж байгаа зорилго зорилт нь нэг том бүхэлдээ орчихсон. Тэгээд бүх зүйл нь тэрүүгээр амьсгалж ийн гэж бодохоор нэр үнэхээр гоё санагдчих шүү. Тий. Тэгээд тэрэндээ хэд их ач холбогдол өгөө бас заримдаа тэгнэ. Тэгээд ер нь л өөрийнхөө хэмжээндээ л хүн авахаал авдаг юм билээ. Гэсэн мэт өөртөө бодоод байгаа шүү дээ. Бид ач холбогдол өглөөгээд тэр болгоныг бүгдийг ингээл шууд ингээл авчиж чадахгүй байгаа байхгүй. Тэнгөт хүн болгоны нөгөө нэг харах сав нь өөр, харах нүд нь өөр. Тэнгөт би яг өөрийнхөө хэмжээндээ л авдаг юм байна гэж бас бодсон. Өөр хинштэй. Тэгэхээр итгэл дээжилсэн энэ сайхан амьдрал донд өөрийнхөө манай өвөг дээдс чинь өвөг дээдсийн гайхамшиг нь далай гэж эрдэн байна гэж бодох юм бол тэр лөө өстой таны хэлдгээр өөртөөхөө саваар дүүрэн авъя гэж өөртөө тэр хэл хязгаарлуу орж танин мэдсэн гайхамшигтай өвөг дээдстэй юм байна гэж би ингэж өөрийнхөө хэмжээнд ухаад байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр үндсэн бат ургасан тийм гүн гүнзгий мэдлэгийн үр сад байж ээж 21-р зуунд би одоо юу хийж гэнэ вэ гэд өөрөөсөө заримдаа асуухаар асуултын тэмдэг байдаг юм. Та ер нь өөрөөсөө тэгж асууж исэн тохиолдол байв уу? Байгаад ер нь шийдвэр гаргаад юм уу юу хийж исэн бэ? Шийдвэр
яг ямар шийдвэр гаргаж ийсэн. Яг асуултын би бас нэг сайн угсангүй л дээ. Одоо өвөг дээдсийн нэг бүр өөрсдөө танин мэдсэн бүх өв соёлоо бидэрт үлдээчих. Бүр бүхий л хэлбэрээр үлгэрээр онцгоор за одоо бид нар хэрвээ таны хэлдгээр ажиглаад анзаарах юм бол аль ч талаас нь бид нар бүр шүүрээд авах бүрэн боломжтой. Энэ их эрдэм дундаас та өөртөө за тусгаж авч ирснийг нь хоёлаа яриа. Тусгаж авч ирсэн тийм эрдэм мэдлэг танд ойрын хугацаанд одоо эрдэм мэдлэг гэхээсээ илүү ажилд анзаарах дээр маань одоо энэ байглаас авсан мэдрэмж мэдээллүүд л байгаад тах шиг байна да. Тэгээд Монгол хүний дүүрэн байдаг сэтгүүч ерөөсөө энэ уул тусаа хараад гэрээсээ гарлаа, уул тусаа хараад тэрүүгээрээ дүүрдэг л дүүрэн байдаг сэтгүү юм билээ шүү дээ ерөөсөө. Тэгэл байран дотор хумигдмал орчинд хүний хараа цараа хүртэл ингээд хумигдмал болчингууд чинь хүн юугаар дүүрэх юм бэ те? Ингээд шинж чанараар бүрдсэн бид нар ийм хотод амьдраад байгаа юм билээ. Шинж чанар өнгөн чанараас бүрдсэн. Тэнгүүт чин хөдөөгийн тэр тал нутагч ерөөс дандаа мөн чанараас бүрдсэн яг тийм оршихуй юм байна гэж би харсан. Тэнгүүт яг ингээл хотод бол зүгээр байрандаас ирээл ингээл орцноосоо гарлаа баахан машин байна, баахан өндөр барилгууд тэгээд наран ч харагдахгүй, саран ч харагдахгүй, уул усан ч харагдахгүй ингээл баахан шинж чанар хүний бүтээсэн эдийн ертөнцид донд ингээл ирэлдэж байгаа л тэгэл яаж идтэй болох уу гэж л бодох юм билээ. Энэ орчинд хүн ер нь байх юм бол хараанаас шалтгаалаад. Тэгэл ер нь тиймэрхүү зүйлүүдийг л нэлийн одоо ашиглаж анзаарч одоо мэдэрсэн гэх юм уу? Ийм л юм байна. За миний байж магадгүй олон хүн ингээд танад мэдчихсэн тэр зүйлийг та дахиад сая маш гоё нарийн шинж чанар буюу өнгөн чанар ялангуяа одоо Европод амьдарч байгаа бид нар яг тийм орчинд л амьдарч байгаа. Гэрээсээ гарлаа, ажиллаа хийлээ, ажиллаа тарлаа, буцаж орж ирлээ. Тэгээ нэг гэр бүлтэйгээ бужигнаад нэг цөөхөн монгол хэлтэй. Монгол хэлний үгэн цөөхөн үгэн дотор эргэлдээл унтсноо, хичээлэн сайн уу, найз охин чинь дэжгүй юу, монгол руу ярьсан уу, эмээ өвгөө сайн уу, нэг ийм хэдэн үгийн дунд тэгээл ажил гэр. Төдийлөн шууд байгаль руу гараад л уул ус хараад ер нь бол тийхгүй шүү. Тэгэхээр таны мөн чанараар бүрдсэн гэдгсэн чинь нэрээ байгаль тэр чигээрээ байж байгаа тий. Байгаль дээр бүгд байна. Харин яг тэгж санагцсан. Монгол гэрээс ингээл гараад зөвлгөн дээр хөлөө тавина гэдэг чи яг ямар үггүй тий. Ямар амар гоё мэдрэмж вэ. Нэг их ч ингээд миний комментэн дээр тэгээ битсэн. Монгол гэрээс ингээл гэрээс шууд алхаад шууд зөвлгөн дээр хөлөө тавьдгийг штэ гээл. Тэгсэн чинь тэрийг би ингээл яг ингээл бодоол яасан чи би нэрээ ингэж амьдарч байгаа гэл тэнгууд чин байранд чин бид нар чин ингээл хевсэн дээрээ хөлөө тавиал явж гин те тэнгууд Монгол гэрээс гарлаа энэ уулын өвснүүд ерөөсөн манай гэрийг хевсч юм шиг те манай гэрийн шалан тэр чигтээ энэ хөрс дэлхийн алтан дэлхийн баг хөрсөн юм шиг тэгэхээр тэр болгоно хүн гэрээ хариуцж байгаа шиг яг хариуцахаас хүн өөр сонголт байхгүй тэгэл крантнаас ус гоож гин крантны цаанд гэхдээ юу байгааг хүмүүс ерөөс тунгаахаа болцсон. Тэр ус чин гол горхноос авагдчихж байгаа ус шүү дээ. Тэнгүүт ингээд Монгол гэрт хөдөө ингээд амьдрангууд тэнд нэг гол горх ингээд гэрийн хажууд ширглээ гэж бодоход тэрэн дээр хүн амар их акцент өгөөл амар ингээд яг л ингээд миний хариуцах хэвээр манай гэрийн хажуудлын ингээд горх ширгчлээ шүү дээ. Би яагаад энийг хариуцсангүй гэд өөр дээрээ ингэж тусгаж авдığım байх гэж би бодсон шүү дээ. Тийм байна. Тийм крантны ус одоо ингээд гоочхоо болчих юм бол хүмүүс бол за энэ яагаад ингээд ус ирэхгүй байна гэдэг ч юм уу нэг тиймэрхүү бусад руу хариуцлагыг дандаа тогтно ш. Тэнгүүд чинь хөдөө амьдарч байгаа үед бол ойр орчмынхан булаг шанд нь ширхэх юм бол энэ яагаад би энийг хариуцж чадаагүй. Их нь энэ юунаас олов? Их нь хаана вэ гэдэг ч юм уу нэг тийм шалтгааныг өөрлөгөө чиглүүлдэг юм байна гэж бодсон. Байгальд амьдрал. Тэгэхээр нөгөө эзэн сэтгэлгээ тий Тийм эзэн хариуцсан сэтгэлгээ. Монголчуудын хайрлах нь өөрөө хариуцах гэдэг чинь яг энэ дээр л илэрдэг юм байна гэж би бодсон. Харин тийм ээ. Хариуцлага одоо цагийн хамгийн том брэнд нь уулаасаа хариуцлага юм билэ. Дэлхийн нийтээрээ хариуцлагатай хүнийг ирж сурж хайж байгаа юм билэ. Тэгээ хариуцлагын ард нь хайр байгаа дээ тий. Хайртай хүн чинь хариуцаж чаддаг юм байна л та.
Тийм дотор нь хайр байгаа хүн л хариуцлагатай байж чаддаг юм байл. Тий. Хайр байхгүй бол тэгэл хариуцах сонирхолгүй тий өсөхгүй тэр тийм л байх юм. Тийм байна. Тэгэхээр зүрхнээс гарч байгаа тэр нэг их шиг аваа сүнснээс гарч байгаа тэр нэг мэдрэмжүүдийг хамгийн их өгөлдөг нь та бүхэн яриагаар бол байгалал болж таарат байна тийм ээ. Тийм би одоо нэг хөдөө ингээл очиод рилүүдээ ингээл хийж ангууд ингээл байгаль руугаа харж ангууд ерөөсөө рилнүүд цаанаасаа л орж ирээд байдаг шиг. Миний үзэгч ерөөсөө хүмүүс биш. Ерөөсөө тэр уулын мод чулуу юу ч гэдгийг тий уул усмаа л миний үзэгч байгаад байгаа. Тэр хүн яг үнэн сэтгэлээсээ юун дээр төвлөрнө тэндээс яг нөгөө нэг энерги хоригдлох гэдэг шиг угаасаа энергийн цөм нь байгаль дээр байгаа. Тэгээ тэр холбоос л зүгээр надтай яг холбогдсон би тийшээ тэмүүлсэн болохоор надтай баг зэргийн холбогдсон байхаа гэж би бодоод байгаа. Харин тийм ээ. Тэгэхээр их дэлхийн хөгжил ер нь бол дэлхийн хүн 8 тэрбум хүм 8 тэрбумуулаад за ер нь байгалаа хайрлахгүй болохгүй юм байна гэдэг рүүгээ эргэжлээ. Тэр дундаа бүр гүн гүнзгий гэж хэлэх юм уу? За одоо ингээд ярихаар олон хүн үгүйсэхгүй байхаа. Хөх нуруут монголчууд бол яахаар байхгүй цаг хугацаа байгаль хүн амьтан гэдэг энэ нэг 5 6 холбоосыг гүн гүнзгий танин мэдсэн хүмүүс бол яахаар байхгүй нүүдэлчд бидний өвгд идсэн билээ. Тэгэхээр бид нар ингэж хэлэхэд нэг буруутахгүй байхаа гэж бодож байна. Тий. Ерөөсөө эрт цагийн одоо тэр 13 дугаар зууны үед дэлхийг одоо дайлаар эзлээл тэрийг бол ингээл гадны улс орнууд бол ингээл шундалтаал бидрийг ингээл алж дайтаал ингээл төрөмгийлсэн гэж ойлгоод байгаа. Гэхдээ яг эцэстээ бол зүгээр инх тайван л байсан. Инх тайван л яг байгалийн зам ёстой зөгцөн амьдрах уу гэл тэр чигээр нь зөв ёсоор нь тунхаглаж байгаа л үйл явц байсан юм билээ л дээ гэж бодоод байгаа. Одоо ингээл тий одоо ингээл барууны зарим улс орнууд хөгжил гээд ингээ ярьж байгаа боловч эцэст хөгжлийн цаана маш олон байгалыг үгүй гэж байна. Тэгээд энэ чигээрээ магадгүй ингээд үргэлжлээл яваад ах юм бол энэ тансаглал гэдэг нэрийн дор бид нар өөрсдөө уух усгүй чүлдэх цаг үе бас ойрхон ирээд байгаа хаа гэж би боддог шүү дээ. Шинэ 900-ны хамгийн үнэтэй эрдэнэс нь алт биш ус байх юм гэнтэй. Тэгээд Монгол улс чинь нөгөө дэлхийн цэвэр усны их мөрөнд сууж идэх хүмүүс болохоор биднэрт ч гэсэн маш их үүрэг хариуцлага байгаа юм билээ л дээ. Тэгээд тэрийг ингээд хүн бүхэн гал дор дороо ухамсарлаад явчихвал нөгөө чи өөрчлөгдвөл ертөнц өөрчлөгдөн гэдэг үг нь уул нь бол их үнэн л юм билээ л дээ. Тэгээд жохом хэр зэрэг хүмүүс ойлгоод далайц нь хэр байдгийг гэдгээсээ шалтгаалаад ах шиг байгаа юм. Таны мөн нэг орхиж болохгүй баялаг сэдв нь та түрүү хэлсэн амьдралынхын цикл ингээд бүгдөө тэр сургалт заа тэгээд мөнхийн гайхамшиг руу тэмүүлж байгаа хүмүүсийн дотоод ертөнцтэй холбоотой нэг тийм сайхан зүйлүүдтэй ямагт уялдаатай байгаа. Тэгэхээр яг тэр орчинд ер нь анзаарах нэ тэр хүүхэд гэдэг ертөнц нь алдраад том хүн шиг байх гэж хичээж одоо байх юм бол том хүн шиг байж чадаад байвал тэр хүүхдийг онц гээд байгаа юм шиг санагдаад байна надад. Одоо ингээд бидний амьдарч байгаа энэ нийгэм маань тэнгууд хүүхдүүд өөрийнхөө хүүхэд гэдэг тэр уул чанараа ингээд хүссэн хүсээгүй ингээд дарангуутаа бидний програмчлсан энэ цаанаас програмчлсан энэ амьдрал заавал том шиг ингэж байснараа би лаг гэдгээ мэдрээд байгаа юм байна гэдгийг нэлийн анзаарч харж байсан. Тэгэхээр хүүхэд болгоныг яг уул чанар тэр язгуур хөөрхөн гэн цагаахан тэр чанар гэдэг зүйлээр нь байлгах тэр нэг нийгмийг бүтээхийг бас их хүсдэг болсон. Тэгэхгүй одоо ч ингээл ийм хүүхдүүдийн том хүн шиг байсан байлгаал хит ингээл ийм юу байснаа тэр хүүхдүүдийг л мундаг гэх гээд байгаа юм шиг. Тэнгүүд чи яг хүүхдээрээ гинэн цагаах ийм хөөрхөн дэврүүн ийм байгаа хүүхдүүдийг л буруу гэх гээд байгаа юм шиг. Тэгээд энэ нийгмийн маань шаардж байгаа тэр юм бас айгүй бороотой байгаад байгаа юм шиг надад санагдаад байгаа. Тэгээд нүүдэлчдийн хотхон дээрээ бодж өгвөл 100 болгон хүүхдийн сургалт аваад хүүхдийг яг л хүүхдээр нь тэрэн дээр би яг байлгахыг одоо хичээж
ажилланаа гэж бодсон байгаад. Яг өөрөө хүүхд чинь бол бүр гайхамшигтай нэг тийм хөөрхөн байдаг те. Ямар ч хар бодол байхгүй. Хин юу ч бүх юмаа хэлчин. Гэр бүлийнхэн бүх юмыг ирээд ярьчин. Тэгэл бид нар ч гэсэн яг дотроо бас яг ингээл харангуут чинь миний дотроо оруулсан хүмүүс яг надад яг л хүүхчиг харагддаг. Тэнгүүд бүгд л ингээл хүүхдтэйгээ юм шиг заримдаа хүүхэд зангууд нь цохол заал ингээд гарч ирээл гомдож момдоод тонж манаал тэнгүүд аим хөөрхөн санагдаад байдаг шүү дээ. Ялангуяа манай нүүдэлчтэй бясалгалын одоо таныг ч гэсэн би бас яг таны хүүхдийг ч олоод ирсэн утгаараас айгүй хөөрхөн санагдаад дээ. Багш намайг дээрийнхээ юу гэлээ? Морины хүүхэд шиг. Цагаахан нэг хүн байгаа гэд. Тэгээд хөөрхөн хэлчихсэн. Тэгээд тачигдл сайхан инээгээл өнгөрсөн. Хүн болгоны хүүхдийг олоод харчих юм бол хинтээч дайсагнах мэдрэмж бол төрөхгүй л. Ялангуяа тэр хүүхдийг олоод харсан, гүн олоод харсан хүмүүстэйгээ айсагнахыг хүсэхгүй, хатаархыг хизээж хүсэхгүй, хар хор сандахыг хизээж хүсэхгүй. Тэгээд ерөөсөө сайн явааг нь харах юм бол тэрэнд бол баярлах мэдрэмж төрөхөөр ийл юм билээ. Уул монголчууд би нэгэ бүгд тэгээд харчих юм бол бас гоёлох л та. Тэгээ миний байдлаар одоогийн байдлаар бол би нэг тодорхой хэмжээний хүмүүсээ л тэгж хардаг болохоос зарим хүмүүсийг бас харж байна. Тэр чинь бас нэг тийм бид нар нэгэнт л нийгэмд амьдарч байгаа юм чинь нийгмийн харилцаа, хүний хоорондын харилцаа гэж зөндөө юм нөлөөлж байгаа л та тийм ээ. Тэр бүхнийг тэгээд ойлгож ийн гэдэг нь өөрөө бас их сайхан юм да. Хүний байвал тэр чигээрээ усанд бол мэдээж тэр нэг гайхамшигтай мэдээллийг үл зөөж явж байна. Тэгвэл агаарыг хэрвээ ус гэж үзээд амьсгалж байгаа агаар бол амь юм байна гэж энэ хүү бодол төр хоёулаа таны энэ хүү бодол төр тулгуурлаад таны ус мэт агаар мэт тэр хамгийн чухал зүйл чи юу вэ? Таны амь чинь юу вэ гэж асуув. Та хэрхэн хариулах вэ? Одоо миний амь одоо эмэгтэй хүмүүсийн амь нь юу н хайр л гэдэг баг та. Намайг ганц хөглөдөг одоо ганц гоё мэдрэмж тултал авдаг мэдрэмж маань ер нь яг хайрын мэдрэмж л юм бэл. Эмэгтэй хүмүүс ер нь хайр байхгүй бол тэгэл хатуу болоод хүчтэй болоод ир шинжийг илүү авч эхэлдэг баха. Тэгэхээр хайр зориулагдж байгаа эмэгтэй хүн үргэлж яг өөрийнх нь язгуур тэр чанарлуугаа тэмүүлээд тэрэн дээрээ ингээд гоё цэцэг шиг гоё байдаг баха гэж би боддоо шүү дээ. Тэгэхээр би бол ямтаач хайр байхгүйгээр бол амьдрч л авч чад. Тэгээ тэр хайр нь яг зөвхөн эрэгтэй хүнээс гэж би хамгийн их боддог байсан. Тэгсэн чинь хүний амьдралд чинь маш олон төрлийн хайр байт юм билээ. Тэгэл эцэг эхийн хайр, байгаль уул усны хайр, эцэг өвгдийн хайр гэд маш олон төрлийн хайр байт юм билээ. Тэгэл зарим хүмүүс чинь нөгөө нэг төрхөөсөө эцэг ихгүй өнчин өссөн бас хүмүүс байгаад байгаа шүү дээ. Тэнгүүд тэр хүмүүсийг байгаль хайрлаа төрүүлсэн байгаа. Байгаль уснаасаа өгөөд цусыг бүтээгээд энэ шороо агаараасаа өгөөд тэр хүний бие махбодыг ингээд бүтээгээд байгаль хангалттай хэмжээний хайрлцсан болохоор тэр хүн ингээд боожоод гидсэн дотроо ингээд байгалийн хайраар боожоод байгаль тэрийг бүтээгээд тэр хүнийг гаргаад ирсэн байгаа байхгүй. Тэгэхээр тэрэн дээр бас хэдий өнчин өссөн хүмүүс байсан ч гэсэн байгаль хайрлсныг бас сануул бас их сайхан юм байна гэж би бодсон. Ямар гоё юм бэ? Тэгэхээр олон хүн ээж аваахаа хайрнаас бүтсэн би улаан цагаан эснээс бүтсэн хөх тэнгэрээс сүнс орж ирсэн гэж л горовлож яг тэгж боддгоо хүмүүс зөндөө байгаа тахалтай тань шиг дэлгэр боддог. Гэхдээ ингээд байгаль хайрлаад л яс цус чүмгийг бий болгосон гэд хэлсэн чинь нэр наадах чи үнэхээр гоё холбоос байна. Байгаль хайрлаг бол одоо тэгэл тэр ус мус байхгүй бол хаанаас үүсэх вэ тий? Тэр цус мус нь ихийн бид тэр одоо бүрлдэх боломжгүй. Тэгээл бодоол янгууд хөрхи эцэг их мэхэн багт нь хаяад явцсан эцэг их нь төрхөөсөө эцэг ихгүй байсан хүмүүс байгаа. Тэр хүмүүс бол хамгийн том хайр гэдэг нь байгаль хангалттай хэмжээний хүн болгоныг хайрлцсан гэдэг. Анхдагч хайр бол
алдагддаг юм байна гэж би бодсон шүү дээ. Эндээс яг Тийм байна. Би ийм асуулт асуугаж та бүр ингээд чинээнд нь тултал ааганд нь тултал ингэж хариулт авсандаа би үнэхээр их баярлж байна. Баярлалаа. Байгаль биднийг бүтээсэн гэд яг ингээд боддог мөртлөөс нөгөө хүн хэлхээснээс цаас чичгээснээс гэдэг шиг нэрээ ингээд хэлэнгүүт өмнө нь бодож байсан тэр бодлууд холбоосууд гүн гэж бодож байсан гүн гэж өөрийнхөө хэмжээнд Эврика нээчлээдэ гэж өөрийнхөө хэмжээнд бодож байсан тэр бүх зүйлсүүд хоорондоо их нарийн холбогдож байна л да. Тэгэхээр хүмүүс бидний харилцаа гэдэг ямар чухал юм бэ? Бие биендээ өгнө гэдэг нь ямар чухал юм бэ гэдгийг та маань одоо бидэрт харуулаад, ойлгуулаад өгөөл сууж байна. Яс өөрөө л бас ойлгоол байна гэдэг шиг тийм. Хүн бидний нөгөө харилцааны гайхамшиг нь энэ юм да, тийм ээ? Яг одоо энэ сайхан. Тэгээ яг харилцаж байгаа явцад нөгөө ухаарлаад орж ирээ. Тэр нь бидний бүр яг зүрхэнд бүр ингээд зүгээр нэг сууч биш ингээд сувд мэт ингэж үг болж ингэж ойлголт болж тэр нь хайр болж өөрөө хувирч байгаа нь маш их гайхамшигтай байна. Тэгэхээр үндсэн гүн ургасан мод шиг өвөг дээдсээсээ ургаад одоо ингээд ийм сайхан бүсгүй олон хүнд өөрийнхөө мэдэрсэн яг тэр ямар ч чимэг гоёлгүйгээр өөрөөсөө ургаж гарсан бодлоо хуваалцаад сууж явах яг энэ агшинд танд яг юу бодогдож байна? Одоогийн амьдралдаа талархаж амьдрьяа л гэж бодогдож байна. Одоо надад байгаа бүхэн яг надад хангалттай хэмжээний л байна. Ер нь бол би нэг тийм юмар дутж байна. Надад тэр дутагдж байна гэж юурээс бодож байгаагүй юм билээ л дээ. Гэтэ одоогийн амьдрал яг хүн болгонд өөрсдөнд нь яг хангалттай л байдаг байх. Бид нар энэс илүү байх угаасаа боломжтой байсан бол бүгд л илүү байж шүү дээ. Тэнгүүд яг одоо бид нар чатгаараа хичээсний үр дүнд яг өнөөдөр байгаа. Тийм болохоор өнөөдрийн амьдрал бол үнэхээр талархалтай сайхан байна. Антай ингээ ярилцаа сууж байгаа ч гэсэн сайхан байна. Тэгэхээр талархлын мэдрэмж юм байна да юу бодсон ч тийм. Бүх зүйл талархах мэдрэмж. Би таныг таньдаг болсноос хойш заас нэлээдгүй цаг хугацаа өнгөрчээ. Тайландэд байхдаа би тэд бас их ойрхон байсан. Тэгээд алга гэрээ амьдралын энэ дунд ингээд хүн болгоныг бишээ өөртөөгөө учирсан за тэр цаг хугацаанд байсан хүмүүсээ ингээд эргээд бодож явах нэ. Аливаа зүйлийг хурдан хүлээж авдаг хүн, удаан хүлээж авдаг хүн. За эсвэл тэр өөрийнхөө онцлогоос хамаарат тийм байдаг бололтой. Тэгээ би таныг ухаарал гэх юм уу? Тэр одоо өөртөө хэрэгтэй зүйлийг их хурдан хүлээж авдаг хүн юм аа гэж ойлгож исэн. Энэ дээр та ер нь өөрийгөө бодоход ухаарал гэх үү тэр өөртөө орж ирж байгаа ухаарал сэхээр л тунгааж авч болохоор тийм зүйлсүүдийг та ер нь хэр тэгж хурдан авдаг хүн мөн үү? Би одоо яг нөгөө нэг яг ажил үйл хэргийн тийм одоо үүлээс одоо юмудаа тунгааж авах нас их юу удаан байдаг. Тэнгүүд яг өөрийнхөө хэмжээнд өөрийнхөө хувиргаж ингэж авахтаа айгуу сайн гэдэл гэж өөрийгөө ойлгосон шүү. Өөрийнхөө хэмжээнд нэлээд тийм хувиргаад хүмүүсийн хэлж ярьж байгаа зүйлээс ер нь ажиглалт анзаарах маань нэлээд өндөр. Маш өндөр хэмжээний байхгүй. Тэгээд тэрнээсээ шалтгаалаад тэрүүгээрээ өөрийнхөө хэмжээндээ өөрхөн ингээд хувиргаад авдаг юм байна гэж ойлгоод байгаа. Тэгээд заримдаа ч бас анзаарах ёстой зүйлүүдтэй маш олон зүйлүүдийг алдаад бас анзаарахгүй холбоод бас зөндөл бас байгаад байна. Хувиргаж авна гэхээр одоо өвгдөөс ирж байгаа буюу за байгаль тантай найрсаад танд орж ирж байгаа тэр анхны мэдээллийг та хувиргаж гин гэсэн үг үү? Эсвэл хувиргана гэдгийг яг юу гэж ойлгох вэ? Хувиргана гэдэг нь болохоор зүгээр нэг тийм сүртэйгээр биш зүгээр яг өөрийнхөө хэмжээнд өөрийнхөө нүдэрээ тэрийг ойлгож татгшаага оруулж байгаа процесс юм болов гэж бодож байна. Яг тэр хүн ингээд юм тайлбарлаж байгаа гэхэд яг тиймэрээ надад бол орох нь бас хэцүү. Тэнгүүд би яг өөрийнхөө тайлаад өөрийнхөө дотроо задлаад нөгөө нэг эрх зүйлээ тунгаагаад л оруулж ийн гэсэн үг юм болов. Тэгэхээр өөртөөгөө найрсах үе одоо жаргалын охин гэж
бодоод байдгийн. Та ер нь өөртөөгөө хэр найрсаж байна вэ? Дотоод гадаадгүй. Найрсаж гэдэг нь одоо хэр татансаж одоо өөрийгөө ойлгож ин гэсэн үг үү? Айда. Ер нь бол тийм найрсдаг байхаа гэдэг байхгүй юу? Найрсдаг юм шиг байна гэхгүй. Өөрийнхөө хэмжээнд би өөртөө яг уу амар ихтгэлтэй тийм төрлийн хүн л дээ. Ер нь яг уу ингээд зөөлөндөө ингээд юм харагддаг ч гэсэн өөртөө бол өстой яг л нэг 100% гэдэг шиг л яг өөртөө ихтгэлтэй байдаг. Тэгээ өөрийнхөө хэмжээнд өөрийнх нь төлөөж бас ингээд үйлдэлүүдээ ямагт зогсоодгүй. Яг л тийм юм байна гэж яг саяны асуулт дээрээс өөрийгөө бодлоо. Өөртөө ихтгэлтэй байна гэдэг нь за дотоод галтай бол шууд холбоотой. Тэр дотоод галыг одоо асааж өгж байгаа гэхүү ямар олон хүчин зүйл байдаг бах. Эрхий дараад ийм учраас л би өөртөө ихтгэлтэй байдаг шүү дээ. Ээж аваас заяасан. Эсвэл би юм хараад л ингээд шууд өөртөө ихтгэлтэй байхад танд юу нөлөөлдөг вэ? Угаасаа та өөртөө ийм ихтгэлтэй юм уу? Би бүр ингээд бүр багасаа ч юм уу бүр өсвөр наснаасаа л өөртөө амар ихтгэлтэй байсан. Айгу сонио. Одоо тэр донд чи ингээд хүүхд ингээд туулаад өсвөр насмаас нь дундалт босолж үе хинч биш үедийг зөндөө ингээд туулж байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө тэр үед би өөртөө үнэхээр ихтгэлтэй л байгаад исэн. Айгу сонио заяа. Тэнгүү тэрэн дээр би бас ингээд сая бас ингээд бодсон чинь удмын ихтгэл гэдэг зүйл бас хүнд байдаг юм шиг санагдсан. Тэнгүүд тэр удмын ихтгэл гэдэг удмын зангараг гэдэг ч юм уу тэр зүйлүүд бас надад байсан бахаа гэж бас бодсон. Би яг өөрийнхөө эцэг талынхан удмыг ингээд судлаад үзсэн чинь ер нь дандаа үе болгон дээрээ төрд зүтгэсэн тийм сайдуудтай тийм байсан байхгүй юу? Тэгээд тэр өвгдүүдийн ихтгэл эсвэл над дээр байгаад исэн болов гэж би анзаарсан. Ер нь тийм л байсан юм байна дөө гэсэн чинь. Өвгдийн итгэлээр л ерөөсөө өөрийн итгэл мэтэл бодож яваад исэн хүн байх нь шүү дээ. За тэгвэл хоёулаа өвгдийг түр хойш нь тавиад яг таныг гав ганцаар ингээ хоёулаа ингээ гав ганцаараа л үлдээ аль талтай. Тэгэхэд одоо таны итгэл яг тэрүүгээр батнот байгаад л байна уу? Эсвэл жоохон ганхаж байна уу? Өөртөө эргэлзэж байна уу? Үгүй. Миний итгэл яг л өөрт маань яг байдаг л итгэл. Ямар гоё юм бэ те. Тэгээ би бүр багасаа ингээл яг л өөртөө амар итгэлтэйсэн. Тэгэл магадгүй сүнсэндээ итгэлтэй байсан юм болоо гэж жоохон оторчгоо. Жоохон оторчгоо. Тийм байсан байх гэж би сая бас гинт бодлоо. Сүнсэндээ итгэлтэй ч юм уу? Ер нь ганцаараа биш шүү дээ те. Тий. Ер нь бол өөртөө би итгэлтэй хүн юм байна дөө. Өөрийгөө ер нь бол баргийн юм би өөрийгөө яг гадна талдаа ингээд шинж чанар дээрээ яриан дээрээ ингээд хим хэмжээгээ одоогийн цохист хэмжээгээ би мэдж байгаа болохоор жоохон доош нь ингээд дарах үедээ дараад за ер нь мэдэхгүй чадахгүй зүйлээ шууд ингээд хэлцдэг болохоос яг өөрийнхөө хаа хүрэх ч юм уу өөрийгөө хэн нэгэн гэдэг итгэл бол надад бол үргэлжтэй л байсан л итгэл. Ямар сайхан юм бэ тий. Хүн бүхэн тийм итгэл гэхээр таны итгэл одоо хугарах юм уу, цуцах юм уу, сармагших ч юм уу тийм үе юу гарчаа юу. Тэгэнгүүт нь та буцаал нөгөө одоо хуваар ярих юм бол буцаал 100% дээрээ яаж ирэх вэ? Эсвэл хуурахгүй, нугарахгүй, цуцахгүй тэгээд байж ах юм уу? Айгүй сонио. Одоо амьдралын явц зөндөө ингээд үйл явдлууд болж байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө өөртөө итгэх энэ итгэл маань ерөөсөө хизээч ингээд өөртөө итгэхгүй болохгүй. Тэгэхээр би ерөөсөө үргэлжлэл өөртөө яг цаана уг намайг суурьнд маань ингээл нэг суурийг маань алдагдуулахгүй байлгадаг зүйл маань ерөөсөө өөртөө итгэж байгаа байдал юм бэл. Тийм байна. Маш олон үйл явдлууд болоод би зөндөө уналт ингээл үзэл яжсэн ч гэсэн би өөртөө бол үргэлжлэлтэй итгэлтэй. За өөртөө л итгэлтэй. Угаасаа юм байна гэдгийг л байнга мэдрээд идэв шүү дээ гэсэн. Ямар гоё юм бэ? Тэр их сонир шүү. Дүүрэн биш шүү дээ, тийм ээ. Харин тэр яагаад яг өөртөө итгэлтэй байгаад гэдгийг гэхдээ яг тайлж бол бас нэг чадахгүй юм тий. Гэсэн мөрчлөө ямар ч тэр итгэл бол ерөөсөө хувирж байгаагүй. Тийм байна.
Одоо хүн болгоо хувь хүн болгоо өөртөө брэндтэй шүү дээ. Би тийм юм тэгж хийгээд ингээд яад гэдэг шиг таны брэнд бол ерөөсөө итгэл юм биш шүү дээ. Итгэл. Өөртөө итгэл. Чадамжгүй үеч байсан тий. Өсвөр нас масан дээр чинь хүүхдэд бол чадамж мадамжч байхгүй, царай муутай айч үе байлаа. Тэгэл ер нь бүх зүйл юу чгүй байсан үедээ ч өөртөө итгэлтэй л байсан л юм. Гоё юм аа. Тийм их дүүрэн итгэлтэй байна гэдэг чинь итгэлийг дагаад бүгд ирж идэг. Хайр, өгөөмөр, урам, зоригтой, бүтээлч. Одоо хүн чинь өөрөө бүтээлч амт ингээл бидэрт одоо өлөг болтол нь ярьж шít. Гэтэл тэрний ерөөсөн үндсэн угийн уг нь итгэл. Нөгөө Монгол язгуур гүн ухаан судлаач Баярхуу ахтай ярьж хахад монголчууд бол одоо итгэ байчаад найдвар нь тасраад тэрний доотлын тэр юун дээр очичод байгаа. Хөдөө тийм нэг цөхрөх байдал руугаа явчихад байгаа. Тэдгээр зүйлс нь ингээд хүмүүний итгэл гэдэг зүйлийг ингээд бүр ингээд юучгүй болгож идэг. Тэр бол хамгийн аюултай гэж ярьж байсан. Тэгэхээр олон хүн тань шиг өөртөө итгэх итгэл нь ингээд цуцшгүй гам бүх бат байдаг бүр үнэхээр гайхамшигтай л юм байна. Харин тийм л юм байна. Тэгээд нөгөө нэг эхнэрүүд чинь нөхөртөө итгэдэг штэ. Нөхөртөө итгэнгүүд итгэл авцсан хүн чинь унах хэрэггүй байгаад идэгэн штэ. Тэр итгэл нь дотор нь орцсон болохоор яг тэрэн шиг бүгд л бие биендээ яг итгэх хэрэгтэй юм байна л да энэ цаг үед тэгэхээр. Тий. Монгол хүнтэй даа ялангуяа гэдэг юм уу тий. Тий. Жишээ нь та надаа би талах үйлдвэрлэгч байлаа гэж бодоход та надаас ямар ч цаг үед 500 г талхаа авдаг би танд ямагтал өгч явах хэрэгтэй юм билээ. Би хизээч одоо 100 г 490 г юм уу 450 г талах би танд хизээч өгөхгүй. Тэгжээж итгэл нь өөрөө ингээд асар олон үеэрээ гүн бат ингэж явж байсан. Тэгэхээр манай өвгдөц тэр итгэлийн системийг бол гайхамшигтай хийсэн бүтээсэн л хүмүүс юм билээ л дээ. Уул нь бол тийм л байна. Тэ өөрийгөө давсан хэмжээний итгэлүүдийг гэсэн тултлан л өгсөн л байна та. Одоогийн нийгэмд бол энэ итгэл гэдгийг бас л тодорхой хэмжээнд ямхаар л өгөхийн хувьд л өгöd байгаа тийм. Харин тий. Яг өнөө ямхаар өгж байгаад нөгөөх нь мэдээж нөгөө баг зүйл чи хамгийн их зүйл багтдаг учраас тэгээ баг дотор өөртөө ашигтай байнгут итгэл өгөөл ашиггүй байнгут итгэл нь хайчдаг юм байхгүй болчдаг тий. Тэмд итгэл гэдэг чинь ямагт байх ёстой зүйл байгаад байгаа байхгүй. Тэгжиж бүтэн итгэлийг өгдөг байна тий. Тийм байна. Тэгэхээр би таны гэрийнхээ хойморт сууж байгаа тэр сайхан мөх гайхамшиг гээд эр хүнээр багшаар их бахархаж суун. Одоо ийм сайхан гэргийтэй байна гэдг нь өөрийнхөө зорж байгаа тэр алсын одоо нэг талдаа бол хүнд зориг шүү дээ тийм ээ. Тийм маш хүнд зориг шүү тий. Хүнд зоригыг одоо бүр багш бол бүр ингээд хос морьтой хөтөлгөөн морьтой хос одоо бүр гайхамшигтай явах юм байна. Бүр үнэхээр баярлаж талархаж байна. Тэгсэн мөртлөө нөгөө нэг хамаг гол ачаа нь эрэгтэйгийнхэн ингээд юун дээр ачаатай. Миний морь болохоор ингээд хөнгөн ачаагүй ингээд цэцэг орцсон явж байгаа юм шиг тийг санагдчихлаа. Үгүй дээ цэцэг ороод явж байгаагийн тэр хүний зүрхэн дотор байгаа тэр их бодлыг тэр их ачааг бол хүн хэмжээг нь хэлж чадахгүй шүү дээ. Тийм л агуу зүйлийг бүсгүйхэн өөрөө ингэж өгж чадчихна гэдэг нь яг үүндээ хоёлаа нүүдэл нөх юм бол за яг хөө ир юм гэдэг дээрээ биш яг зүгээр бүсгүйхэн гэдэг дээр аваад үзэх юм бол баг хамгийн хүнд ачааг нь бүсгүйхэн өөрөөд байгаа юм шүү дээ. Ер нь явж. Ер нь бас яг тийм шүү тий. Эрэгтэй хүний тэр хүнд гэдэг ачааг нь хүнд биш юм шиг мэдрүүлж чадах нь эмгтээчүүд байгаа даа. Тэрэн дээр ч нөгөө ур ухаан, айл, ааш, аяг, эрдэм, боловсрол бүгднгийн тэнцвүүлэх ухаан эмхтэй хүнд байгаад байгаа. Тэгэхээр хамгийн хүндийг бүсгүйчүүд өөрч байна. Тийм л юм байна да. Тэгээд өөртөө итгэлтэй, урам зориг дүүрэн яг энэ урам зоригоор хүний гал голомт өөрөө маш сайхан бадардгийн байна л да. Энийг өвөг дээдс маш их сайн тайлсан нь нүдний гал нь цогтой, сэтгэлийн гал нь халуун, хайрын гал нь бат бөх байх үндэс нь өөрөө итгэл юм байна. Тэгэхээр та энэ гурван зүйлийг зангидаад, оломлоод, уяад, сүлжээд ингэж сууж байгаа юм байна. За. Тэгж байгаа юм байна шүү. Хөөрхөн штэ. Галан жаргалтай байх юм бол өрх гэр голомт жаргалтай байх юм бол Монгол улс өөрөө
дэлхийн хүн улс учраас одоо тэр бүгдөө энэ дэлхий гэдэг сайхан цэнхэр гараг дээр зохицож амьдран шүү гэдэг сургаалыг одоо хувь нутагт байгаа бид нар өөрсдөө эзэмшиж байдаг учраас бид нар галтай, цогтой, ухаантай, итгэлтэй жигүүрлэж явахаас л аргагүй юм билээ. Тэгээд дүүтэйгээ дотоод сэтгэлийнх нь өсөлтийг тэгээд өөрийнхөө мэдэрсэн нандин энэ чинь хүний нандин зүйл шүү дээ. Тэгээд нандин энэ мэдрэмжүүдээ бит хоёрыг сонсох бүх хүмүүст зориулж ярьсан одоо цагийг хамт бүтээлцэн дүүдээ маш их баярлалаа. Талархлаа. Тэгээ монголчууд эрт цагаас хал нутгаасаа уугаалдаг байсан бол эргээд одоо тал нутаг руугаа уугаалах цаг нь болсон юм байна гэж би хараад байгаа. Тэгэхээр монгол хүн болгон тал нутаг руугаа энэ суурин соёл иргэншлээсээ дотоод сэтгэлээрээ дотоод өөрсдийн ертөнц танин мэдгүй өв соёл өөрсдийн одоо хөгжлөөрөө уугаалцгаая гэдэг уриалгыг хэлмээр байна. Ямар сайхан уриалга вэ? Сатсан шагаа шиг л дэлхийг нэг тарчлаа шүү дээ, тийм ээ. Тий. Тэгээ одоо оюун санааны гэж хэлмээр юм уу? Тэдгээр хүмүүс бүгд л Монгол руу хараад Монголыг бүр юу гэж үлдэхгүйгээр судалж байна. Бүх төвшөндөө. Тэгээ эднэр бол яг арга байхгүй. Орчны хорвоо ертөнц буюу одоо тэрхсийн тэр тайллыг газар буюу шим ертөнцийн бүх зүйлсийг нүүдэлж тайлж мэдсэн байна. Тэгэхээр ив наримталтай амар амгаланг эзэн богдын 13 дугаар зуунд бүтээсэн тэр 90-100-ыг эдгээр хүмүүс авчрах юм байна гэд ерөнхийдөө бол хүлээн зөвшөөрчхөөд одоо дэлхий тэр нэг сайхан аяс руугаа бүлээн дулаан бие бинийгээ яг хүнийг байгаагаар нь цэврээр нь хайрлах тэр сайхан хайрын ирэнд лөө явж байна. Тэгээд энэ сайхан хайрын ирэнд дүүтэйгээ дахиж ярилцсандаа баярлалаа. Саяны хэлсэн уриалганаас гадна нэрэл энэ бас их чухал шүү гэж хэлмээр зүйлс миний дүүд орхигдсон байж магадгүй. Тэрийг хэлээд тэгээд хоёлаа жаргая. Нэг тэгж орхигдсон зүйлс бас байхгүй юм шиг байна дөө. Тэгээд ямар ч тач хүн болгон одоо бие биендээ нөө түрүүний хэлээд ирсэн итгэл гэдэг зүйлийг бас өгдөг болчих юм бол хүн болгоны одоо энэ царай нь гэрэлтэй болоод бөгөөд дад шаргалтай нэмсгэлтэй байх юм бол тэр өнөөдрийн энгийн нэмсгэлээс цааш тийм маш олон одоо том өөрчлөлтүүд гарах байхаа л гэж бодож байна. Тэгэхээр бие биендээ итгэлээ өгч хайраал өгье гэдэг одоо эмэгтэй хүн юм чинь өгөх зүйл нь одоо хайр хамгийн том өгч чаддаг зүйл нь хайр юм чинь хайраа бие биендээ өгцгөл гэж хэлмээр байна. Ямар гоё юм бэ. Айл гэрийн өнгөн гадна талынхаа өнгөнд буш хайрын дотор нөгөө ив гэдэг зүйл өөрөө багтцсан юм тийм байна. Тэгээд ийм сайхан одоо жохон залуу хөхөд мөртлөө ямар их тийм өргөн цар хүрээтэй одоо бодох биш юм аа ингэж эргцүүлж түүнийг амьдралдаа хэрэгжүүлж явдгийм бэ гэж дүүгээрээ бахархаж суула. Бахархаж байгаа сэтгэлээ энэ дашрамд мөн хилээд авъя. Баярлалаа. Тэгээд дүүгийнхаа хөөрхөн хүүдэн хандин өвөг дээдсэд нь за тэгээд хамт энэ сайхан үеийн төлөө зорж яваа баг хамт олонд нь бүгдөөрэнд нь хамгийн сайхан бүхнийг хүсээ өрөөё. Тэгээд аз жаргалыг хүсье. 100 Монголд очих юм бол баяр хөөртэйгээр уулзалтандаа. За нүүдэлчдийн хатхан дээрээ баяр хөөртэйгээр уулзалтъя. Тэр батал нүүдэлчдийн хатханаа гоё болгоод байж бай, хүлээж бай гэдэг байгаа шүү. Харин тийм их чинь энэ 100 яхаар хоёр хүүтэйгээ гуруулаа явж магадгүй. Тэгэх юм бол тэгэл дахиад очино. За тэгээд амралтынхаа өдрөөс цаг зав гаргаж өөр тэндээс зорж ирээд, офис дээрээ ирээд, контор дээрээ ирээд чин зүрх сэтгэлээсээ хайраа өгсөнд маш их баярлалаа. Хүүтэйгээ хүүгээ гэр бүлийнхаа багштай хүүтэйгээ хүүгээ хөхүүлээд суух цагаасаа та бидэрт өглөө шүү дээ. Энэ бол одоо маш том өглөг юм. Тэгээд энэ сайхан хайраа зарцуулсанд баярлалаа. За ихчтэй бас талархлаа. Тэгээд цаашдын олон ярилцлага олон амжилт одоо дагуулсан энэ үйлүүдэд нь дэлхийн ертөнцийг тэр чигээр Монгол ухаанаараа сэрээгээсээ таниулж улам олон хүмүүст мэдүүлээсэй гэж хүсэж байна. Баярлалаа. Хичээнэ. За сайхан амраарай. За баяртай. За баяртай.